2021 оноос эхлэн Төрийн банк дундаж давхрыг дэмжих зорилготойгоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн. За энэ хүрээндээ бол Инкватор төвийг байгуулсан байна. За Инкватор төв үйл ажиллагаа нь бол жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой. Тэгэхээр ямар ч бизнес эрхлэгч бол Инкватор төв сургалтанд бол хамрагдах бүрэн боломжтой юм байна. Тэгэхээр санхүүгийн төлөвлөгөө, менежментийн төлөвлөгөөгөө хэрхэн гаргах, орлого зарлахаа хэрхэн бүртгэж гэх мэтчлэн бизнес эрхлэгчдэд тулгардаг бүх асуудлыг шийдэх зорилготойгоор энэхүү сургалтыг үйл ажиллагааг бол явуулж байгаа маань. Тэгэхээр энэхүү сургалтын үйл ажиллагаа бол 21 аймаг болон Улаанбаатар хотын Төрийн банкны салбарууд дээр Инкватор төв байгуулагдаад ингээд явж байгаа юм байна. Тэгэхээр сургалтын хувьд гэх юм бол урт олон богино гэсэн 2 янзын хугацаатаагаар үргэлжлэх юм байна. Төрийн банкнаас бизнес эрхэлж буй харилцагчдаа зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх, хэрэгцээ шаардлагатай байгаа сургалтуудыг хийж, банкны болон бусад хамтран ажиллаж байгаа байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээгээр дэмжих, хөнгөлөлтөө зээл олгох ажлуудыг хийж эхлэхээр болсон байна. Бизнес өргөжөж байж хөрөнгө оруулалт татах боломжтой болдог. За үүний тулд Төрийн банкнаас харилцагчдаа дэмжиж бизнес эрхлэх бүхий л үе шатад шаардлагатай санхүүгийн боловсрал, мэдлэг олох сургалт явуулж байгаа нь энэ юм а. 2003 оноос оюутан байхаасаа эхлээд энэ бизнест хөл тавьж эхэлсэн байгаа. Одоо өнөөдрийг хүртэл маш амжилттайгаар үргэлжлээд явж байгаа. Барилгын чиглэлийн компанигаа гоё төлгөө өргөөгээд одоо энэ сая 2022 оны 2 сарын 22-ны шинэ төсөл гарч ирсэн мэт төлөвлөлт хөтөлбөрийн санхүүжилт гээд энэ маань зэрэг одоо бизнес эрхэлж байгаа биднэрт бол маш төхөнтэй төсөл гарч ирж байгаа гэж үзэж байна. Шинээр өөр одоо бизнест ингээд хөл тавих гэж байгаа ч юм уу, шинээр тоног төхөөрөмж авах гэж байгаа бизнес эрхлэгч маань яг хогтын зэрэг одоо экспортоор орж ирсэн бүтээгдэхүүнээ одоо үйлдвэрлэл дээр одоо ингээд тоног төхөөрөмж нэмж байгаа шүү тий. Энийхээ бүх материалуудыг бүрдүүлж өгөөд, бичиг баримтаа бүрдүүлж өгөөд, тэгээд энэ төсөлд хамрагдаад бүх юмаа шалгуулаад тий, газар дээр өшөө шалгуулаад явсныхаа дараа энэ санхүүжилтийн одоо 80 сая төгрөг хүссэн байгаа бол тэрний 40 сая төгрөг нэрийн буцалтгүй тусламжаар авч ийм сайхан төсөл хамрагдаж байгаа юм. Энийг бол яг энэ сургалтын дээр сая сонсож авлаа, мэдж авлаа. Бид нар болохтан зэрэг нэгээрээс банкыг юу гэж ойлгодог гэхээр зээл хүсдэг, зээл авдаг. Тэр зээлэл бид нар одоо тухайн тэр одоо бизнесээ зарцуулах хэрэгтэй гэдгийг л ойлгож явж исэн бол өнөөдөр болохтан зэрэг энэ маань болохтан зэрэг бид нартай хамтарч ажилладаг юм байгууллага болчихж байгаа байхгүй юу? Мэдээж хамгийн том асуудал бол санхүүгийн асуудал байдаг. Инкватор төвд одоо бүртгэгдснээр одоо бид нар санхүүгийн тал дээр ямар дэмжлэг авах боломжтой байдгийг, бид нар бизнесээ цаашаа тэлэх ямар боломжтой байдгийг гэдэг үүднээс чээс мэргэжлийн банкны талаас бид нар зөвлөгөө аваад ингээд сургалтанд хамрагдаад явж байгаа. Маркетингийн бодлого байна, менежмент тал дээрээс бид нар зөвлөгөө авч байна, санхүүгийн талаас бас зөвлөгөө авч байна. Миний хувьд хуваарь бизнес эрхлэгч нийтийн хоол үйлдвэрлэлийн чиглэл бизнес эрхлээд 2 жилийн хугацааг үзэж байна. Жижиг бизнес эрхлэгчид бол тийм бизнес төлөвлөгөө боловсруулах, стратегийн төлөвлөгөө боловсруулах гэдэг зүйлийг нэг тийм онцлоггүй юм байна. Ерөнхийдөө өдөр тутмын ажиллагаа ингээл явчихдаг юм. Энэ сургалтанд сууснараа би бизнесээ жижиг том гэлтгүй бас багахан хэмжээний төлөвлөгөө боловсруулах, түүндээ яаж хүрэх үтэй зорилгоо тавих энэ чиглэлийн мэдээллийг маш сайн авсан. Инкватор төвд харилцагчдыг ямар нэгэн шалгуургүйгээр нээлттэй бүртгэж байна. За одоогоор 500 гаруй харилцагч бүртгүүлсэн байгаа юм а. Инкватор төвийн харилцагч бизнестэй шаардлагатай сургалт авах, микро болон макро орчны судалгаануудын талаарх мэдээллүүдийг Төрийн банкнаас авах бүрэн боломжтой ажээ. За ингэснээр хувь хүний бизнесийг хэрхэн компани төвшөнд өргөжүүлэх талаар мэдээлэлээр хангах зааварчилгаа зөвлөгөө өгөх юм байна. Бизнес болгон тохиолсон сургалт хийхин зэрэгцээ төрөлжүүлж шашаатны сургалтуудыг зохион байгуулахаар ажиллаж байна.